Аль бүрийн галтайгаа зөвхөн хэрэгтэй зүйлсээр дүүрэн байдаггүй. Хэрэггүй ашигладаггүй зүйл мөн дүүрэн шахан байдаг. Энийг дараа хэрэглэн, энийг нэг өдөр хэрэглэн, хаяхад хайран гэж хадгалсаар яваад жижигхэн галтайгаа маань агуулгах шиг болчихдог. Гэтэл үүний хэрэгтэй бидний амьдарч байгаа цаг үе өмнөх үеэс огт өөр болсон гэдгийг санаарай. Хэдэн 10 жилийн өмнө бол хүмүүс юм нөөцлөдөг байсан ойлгомжтой. Бараа олдохгүй, маргааш байх хэсэг нь тодорхойгүй. Дээрээс нь дэлгүүр хоол, машин байхгүй, хурж очиж авахд хэцүү байсан. Харин өнөөдөр бол гэрийн хаанч дэлгүүр байна, онлайнаар ч захиалж болно. Маргааш хэрэг болох юмыг өнөөдөр хадгалах шаардлага бараг үгүй болсон. Орчин үед хүмүүсийн асуудал юм дутагдсандаа биш, харин илэд үйлсэнтэй холбоотой асуудалтай тулгарч байна. Хит их хувцас, хит их эд зүйл, хит их хоол, хит их сонголт. Та бүхэн ч аль хэдийн анзаарч эхэлсэн байх. Ингээд олныг нуршилгүйгээр өнөөдөр галт огоноосоо гаргаж хаяул зохих 15 зүйлийг мэдэж авцгаая. Өнөөдөр галт огоогоо хамтдаа сэгцлэе. Гялгар уут. Ямар ч айлд байдаг. Талхны ууд, ногооны ууд, тор гэдэл явж өгнө. Уут дүүрэн ууд дахиад ууд. Үндэ эдгээрийг яг дахиж хэрглэж чаддгүй. Магадгүй гялгар уут пластик сав тушаадаг газарт өгч болох юм. Гэхдээ бараг тэгж чадахгүй л болов. Тиймээс яаж хаяж байвал дээрвэ гэдгийг судлаад шууд хаяж исэн дээр л болов. Пластик сав. Хоолны нэг удаагийн сав хадгалдаг юм биш вэз. Маш их зайцэлдэг эдгээр савнууд нэг л мэдгээд шүүгээ сав дүүрчдэг. Хэрв нэг удаагийн хоолны савнуудыг хаяхад хайран эсвэл байгальд ээлгүй санагдаад байвал дараагийн удаа хоол авахдаа өөрийнхөө байнга ашигладаг савнуудыг авч очоод хийлгээд авч болно. Ер нь бол гарсан даруйд нь хайсан л дээр. Хураасан цуглуулсан пластик савнууд байгаа бол үнэхээр тулсан цагт хэрэг болно гэд нэг хоёрыг авч үлдээд үлдсэнийг нь гаргаж хаяарай. Усны хоосон сав. Ус тасархаар бол ус хийж авна. Хөдөө явахдаа ус хийж явна. Байзаараа тэгж ашиглах тохиолдол ер нь л гардаггүй. Тэр үед нь дэлгүүрээс том савтаа ус худалдаж аваад хэрэгжилчихдэг. Хэрвээ үнэхээр хэрэг болно гэж бодож байгаа бол мөн л ганц хоёрыг үлдээгээд бусдыг нь нин даруй хаяарай. Үнгүй ирсэн аяга. Цагаан сарын бэлэг аль нэг компаниас өгсөн сурчлагын аяга. Арга хэмжээний бэлгэнд ирсэн аяга гэд аяга яасан их бэлгэлдэг юм бэ энэ хүмүүс чинь. Үнэхээр чанартай, дээрээс нь загварлаг, чамд таалагддаг бол ганц хоёрыг үлдээж болно. Гаргаад хайчихвал хинж хохирохгүй. Ер нь нэг аманд хідэн аяга хэрэгтэй гэж. Таггүй хадгалах сав. Бараг бүх айлд байдаг. Сав нь байна, таг нь байхгүй. Эсвэл таг нь байна, сав нь байхгүй. Өнөөдөр бүгдийг нь гаргаж үзээд хоорондоо таарахгүй байх юм бол тагийг нь эсвэл магадгүй бүр савнуудыг нь ч гэсэн хаяарай. Хэрэгэлдэггүй жижиг хэрэгслүүд. Алим хэлслагч, өндөх хэрчигч, лимон шахагч. Мэдээж зарим нь хэрэгтэй. Гэхдээ сэтгэл хөдлөлөөрөө сонирхож аваад нэг удаа л ашиглаад дахиж ашиглаагүй. Сүүлийн хэдэн сар хэрэглээгүй бол ер нь л хаяарай. Тэд зүгээр л зай эзэлж байна. Ашигладаггүй цахилгаан хэрэгсэл. Вапл хийгч, тараг бүрэгч, попкорны машин, ус хийжүүлэгч. Эдгээрийг худалдаж авахдаа бид бүгдээрээ одооноос өдөр бүр хэрэглэн амьдрал сайхан болно гэх мэтчлэн төсөөлдөг. Гэтэл 2-7 хоногийн дараагаас шүүгээнд ордог. Хэрв сүүлийн нэг жилд ашиглаагүй бол өөр хүн хэрэгэлсэн илүү үнцэнтэй болно. Тэрнтэй тэрэнгүй амьдрал үргэлжилж байна гэсэн үг. Тагарсан аяг тавг. Эмтэрсэн аяг тавг гозын хувьд ч таагүй. Бүр аюултай ч байж болно. Өдөр бүр эвгүй мэдрэмж төрүүлдэг жижиг зүйлсийг солих нь өөртөө үзүүлж байгаа жижигхэн хүндлэл. Хугацаанд дууссан хүнс. Амтлагч, соус, цай гэд хөргөгчөнд байж л байдаг. Бүгдийг нь гаргаж ирээд шалгаарай. Та гайхах бах. Тал нь бараг хугацаанд дууссан байгаа. Хугацаанд дууссан бүтээгдэхүүн хор болдоггүй юм а гэхэд ааг амт чанараа алдсан байдаг. Шууд хогийн сав руу. Давхарцсан багжууд, давхарцсан хит олон аяга тавгууд. Энгийн байнгын хэрэглээний сет, онцгой өдрүүдэд хэрэглэх аяга тавгны сет. Үүнээс олон сеттэй бол цөөлсөн ч болно. 2 бахи 3 шанаг хэрэгтэй билүү? Нэгийг үлдээгээд гамтай хэрэглэж байгаад эвдэрвэл тухайн үед нь худалдаад авчиж болно шүү дээ. Сорвол нэг удаагийн хэрэгслүүд. Нэг удаагийн халбаг, нэг удаагийн сэрээ, нэг удаагийн сорвол тэр бүхнийг хадгалаад байдаг мөртлөө бараг хэрэгэлдэггүй. Хэдхэн ширхэг үлдээхэд л хангалттай. Пластик бол чигшлээ алдаад муудаж эхэлнэ. Сүүлийн үед хүний биеэс цуснаас микропластик их илэрдэг болсон байна. Пластик сав нэг удаагийн хэрэгслийн хэрэглээгээ багасгах нь зүйтэй шүү. Нэг удаагийн аяг ч гэсэн 0 пластик байдаг. Тэгжээж ус нэвтрдэггүй байх нь. Ер нь яг хэрэгтэй үедээ л тохируулаад авч байхыг зөвлөж байна.
Хизээ нэг өдөр хэрэг болно гэсэн зүйлс. Хэрэгэлдэггүй хэрнээ ийм бодол төрүүлдэг зүйлс байдаг. Хизээ нэг өдөр хэрэг болно гэд хадгалаад л байдаг. Гэтэл тэр өдөр ирэхгүй байх нь олон. Бид түүнд зайгаа булаалгасаар л байдаг. Зүгээр л хэрэг болсон үед нь худалдаж авах эсвэл өөр зүйлээр тухайн үед нь орлуулах эсхийг шийтгэхэд л болно. Бүгдийг гаргаж хай. Хэрэглэхэд баяр төрүүлдэггүй зүйлс. Энэ их чухал шүү хүмүүсээ. Өөрийнхөө дуртай идэл хэрэгслүүдийг далд хийгээд таалагддаггүй. Ер нь жоохон тааруухан зүйлсүүдээ хэрэгжилж эхэлдэг хүмүүс байдаг. Өдөр бүр гартаа барьдаг аяга, өдөр бүр хэрэгэлдэг таваг, өдөр бүр хэрэгэлдэг халбаг. Хэрв тэр зүйл танд ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй бол яагаад өдөр бүр ашиглах ёстой гэж. Дуртай зүйлсээ хэрэгжилж болохгүй юм уу? Нэг хэрэггүй зүйлээс салгаад шүүгээнд, гал тогоонд гэр оронд зай гарч цэвэр цэмсгэр харагдахаас гадна сэтгэлд ч мөн зай гарч стрессээс ангижирдаг байх нь. Өнөөдөр зөвхөн гал тогооны өрөөгөө л цэгцлээрэй. Нэг өдөрт нэг шүүгээ, нэг болон цэгцлэхэд л болно. Танд амжилт хүсье.